3-7 хоногийн туршид өсөөд нийтдээ 6,000 пипний өсөлтийг үзүүллээ. Эх 7 хоногт алт маань хэрхэн хөдлөх болоо бүгдээрээ хамтдаа харцгаая залуусаа. За тэгээд уул нь ретресментийн хөдөлгөөн энэ төр орж ирнэ гээл те нэлээд бүгдээрээ хүлээсэндээ. Гэтэл weekly маань шууд явчихлаа. За weekly-гийн үндсэн трендийг би та бүхэнд тайлбарлаж өгье. За weekly маань ер нь даун трендийн хөдөлгөөнтэй. За тэгээд даун тренд нэг удаа импульс хийгээд за яг одоогийн хөдөлгөөн нь уул нь ретресментийн хөдөлгөөн. Тэгээд үргэлжлээд унах байхаа гэсэн бид нар ер нь бол хандлагыг дэвшүүлж байсан. Weekly swing high буюу яг үндсэн одоо тренди маань бүтцийн оройн энд байгаа ханш маань 4891 гэдэг ханш. Гэхдээ энэ одоо ханшийг дээш нь сэтэлсний дараа алт үргэлжлээд өснө гэж үзнэ гэсэн үг бидний хувьд. Гэхдээ нэг юм болохоор энийг хүлээхэд удаан байна. Тийм учраас бүгдээрээ ямар ч байсан боломж хэрэг гарах юм бол daily дээр тренд энтер эргүүл сэлднэ гэдээ ярьж байсан шүү дээ өмнөх weekly дээр. Тэгсэн чинь одоо юм ойрхон ирсэн. Удахгүй энийг сэтэлчих юм боломжтой. Эх 7 хоногт ер нь ийшээ явах боломжтой харагдаж байна. Тэгэхээр яах вэ гэхээр ер нь бол алтны өсөлт маань 4891 гэдэг ханшийг яг сэтэлж чадах юм бол дээшээ сэтэлж чадах юм бол аль бие усаар алт маань ахиж одоо ер нь өслөө шүү гэсэн тохиогдож байгаа буюу өмнөх 9 хаяыг сэтлэх одоо үндсэн техник шинжилгээнийхээ конфирмашныг бидэд өгч чинь гэсэн үг. Тэгэхээр одоо ихтгэл бардам гэх юм уу те нэлээд өндөр хүм ихтгэлтэйгээр бид нар одоо байдж болох нэ. Энэ бол мэдээж хэрэг яг day trader биш, scalp trader биш те яг swing болон одоо урт хугацааны арилжаачдын маань одоо таамаг буюу арилжааны нөхцлүүд байна. Тэгвэл яг өнөөдөр бид нар buy sell-дэг, өнөөдөр scalp day trade хийдэг бол энэ алтан дээр бид нар хэрхэн арилжаанд орох юм бэ гэдэг талаар энэ weekly forecast-аараа үздэг гэдгийг та бүхэн маань мэдчихэж байгаа. Тэгээд үүний талаар те яг тухайн 7 хоногийн одоо апдейтийн талаар school дотор Alpha Traders Academy дээр би шинжилгээ өгөө явдаг, mentorship өгөө явдаг. Тэгээд school-ийн талаар линк нь хаана юм бэ? Яаж орох вэ гэдээ асууад байсан те. Яг бүх видеоны доор тайлбар хэсэгт. За яг school-ийн линк байдаг. За school-ийн линкэн дээр дараад оронгууд яг school руу хэрхэн нэгдэх вэ? За дотор нь юу байдг вэ гэдэг талаар дэлгэрэнгүй мэдээлэл байдаг шүү заяа. Тэгэхээр тийш ороод бүгдээрээ өргөжлүүлээд яг арилжаач болохдоо өөрийгөө одоо бэлдээд тэр шаардлагатай мэдлгүүдийг авч болно гэсэн үг. За ингээд өргөжлүүлээд анализта бүгдээрээ орцгоё. За тэгвэл мэдээж хэрэг энэ ийшээ бол угаасаа явхан цаг хугацааны асуудал гэхдээ бид нар өнөөдөр яаж арилжах вэ гэдэг байна шүү дээ. Тэгэхээр яг өнөөдөр арилжахын тулд гэхдээ уул нь яг энэ үндсэн трендээ бид нар мэдчихэж байгаа юм чухал л да. За тэгвэл daily weekly-гийн swing high бүгдээрээ энд зурчихлаа. За тэгвэл daily руу бүгдээрээ оръё. За daily дээр хөдөлгөөн маань маш гоё uptrend-ийн хөдөлгөөнтэй байна. За daily-гийн апыг бид нар хизээ харж байсан бэ гэхээр өнгөрсөн 7 хоногт ч юм уу таад маань анзаарсан бол daily-гийн swing high байгаа. За энэ swing high хэрвээ breakout буюу сэтрэх юм бол алт маань үргэлжлээд дэше явнаа. За ингээд яагаад гэвэл энэ чинь uptrend руу орчиж байгаа. Харин retracement-ийн хөдөлгөөн хэр зэрэг гүн орж ирэх вэ гэдэг нь одоо дараагийн асуудлууд байсан. За тэгвэл энд өсөлт хийхтэй тий. За энэ оройг угаасаа сэтэлсэн хангалттай breakout хийсэн. За тэгвэл ингэж breakout хийснийхаа тий дараа хэрэг анзаарах юм бол за энийг би зурсан хэвээрээ баядуу. Анзаарах юм бол энд нэг support үүсчихсэн. За энэ support маань яг нь дэшега ер нь бол дэмжиж өгсөн гэсэн. Дэмжиж өгөөд хөдөлгөөнийг явуулсан. Ялангуяа бидний хувьд бол яг эндээс ахиж доошоо орж ирээд тий энэ 4200 4300 ч юм уу орж ирээд тэгээ бүр цаашаа ийшээ орж ирээд өсөж магадгүй гэж бодож исэн боловч алт маань маш хүчтэй явсан. За энийг бид нар юу гэж бодох болох вэ гэхээр юу гэж бодож болох вэ гэхээр алт маань үргэлжлээд өндөр өсөлтийг үзүүлэх ер нь бол боломжтой болчлоо. Retracement-ийн хөдөлгөөнийг бол weekly дээр үзүүлээгүй ч гэсэн тий daily дээр бол хангалттай үзүүлж байна. Тийм болохоор эх 7 хоногт бидний хувьд ер нь sell арилжаанд орохгүй. Зөвхөн buy арилжаа буюу long арилжаанд орвол зүгээр юм байна гэж би одоо та хэдтэй зөвлөх гээд байна гэсэн үг. Тэгвэл sell арилжаанд яваад орохгүй гэхээр ер нь уналт маань тодорхой хэмжээндээ бага зэрэг retracement өгөөд дээшээ яваад байх боломжтой учраас энэхэн хоёрын хооронд бид нар яг confirmation аваад sell арилжаанд орно гэвэл хэцүү. Тийм учраас зөвхөн buy арилжаанд ороорой гэж би та хэдтэй зөвлөмөр байна. Ингэснээр бид нар нэгдүгээр дансаа хамгаалж байгаа.
За эхлээд бид нар данс хамгаалах ёстой. Дараагийн асуудал нь юу байх вэ? Ашиг шүү дээ тий. Тэгэхээр за үнэхээр сэл унаад ингээд доош ороод ирвэл тэрлиз үүний дараа бид нар арилжааны нөхцөл хайгаа явуулчихна. Харин яг нь үргэлжлээд өсөх хандлагатай учраас бид нар ихэвчлэн long буюу buy арилжаанд орно шүү гэдгийг таydтай хэлэх гээд байна гэсэн үг. За тэгвэл өмнө нь алт маань хэр зэрэг олон удаа өсөж байсан тухай бүгдээрээ харцгаая. За тэгвэл энд нэг хэд хэдэн өсөлтүүд гарч ирсэн байна зүг үү? За энэ өсөлтийг бүгдээр харъя. Энд хэдэн өдөр өссөн бэ гэдгийг харъя. За ингээ харангууд нийтдээ нэг 93 өдөр өссөн байна. За дараа нь ийшээ харуул. За ингээ харчи. За 60 өдөр тасралтгүй өссөн байна. 60 өдрийн хугацаанд өссөн байна. За тэгвэл энэ өсөлт маань хэр зэрэг удаж байгаа юм бэ гэдгийг бүгдээр харъя тий. За нэг 16 өдөр өссөн байна. За тэгвэл юу гэсэн үг вэ гэхээр өмнө нь ингэж алт маань хүчтэй өсөж байсан өсөлтүүдийн хажууд өдрийн хувьд бол бага. За хэмжээний хувьд бол их ч гэсэн өдрийн хувьд бол бага байна гэж үзэж болно. Тэгэхээр эх 7 хоногт бидний хувьд бол үргэлжлүүлээд одоо байтах боломжтой болчихж байна. За мөн дээрээс нь weekly time frame дээр биш monthly дээр аптай байгаа тий. За monthly-гийн ап маань хамгийн сүүлийн за импульсийн хөдөлгөөнийг хийгээд Fibonacci 61.8 дээр орж ирсэн байна. За тэгвэл monthly дээр эндээс үнэхээр тий одоо дуусна гэж байгаа бол ер нь бол дуусах боломж байна тий. Retracement дуусаад Fibonacci 61.8 дээрээс үргэлжлээд өснө гэвэл monthly-гийн маань дараагийн байна 6291 гэдэг энэ ханш руу алт маань орж ирэх боломжтой болчлоо. Тэгэхээр энэ бол түүхэн одоо ёроол байх боломж байна гэсэн үг. Гэхдээ яг үндсэн түүхэн ёроол байна гэдгийг те ахиж нэг энэ импульсийн төгсгөл байна гэдгийг бид нар мэдхийн тулд яг энэ 4900 гэдэг ханшийг дээшээгээ сэтлээд weekly time frame ап руу орсны дараа энийг яг одоо үндсэн яг 100% confirmation маань орж ирнэ гэсэн үг байна. За ийм байна. За тэгвэл эх 7 хоногт угаасаа тасралтгүй баядчих юм байна. За ямар зарчмаар баядах юм бэ гэсэн чинь яг харахгүй бид нар daily-гийнхаа трендийг л дагна. Өөр арга байхгүй. За daily time frame-ийн uptrend-ийг бид нар дагаад long орох буюу баяднаа. За тэгвэл daily-гийн үндсэн эсвийн high болон эсвийн low маш чухал. Ялангуяа uptrend-н дээр эсвийн low чухал байгаа. За тэгвэл эсвийн low-оо бид нар тодорхойлохын тулд хамгийн сүүлд хизээ uptrend руу иргэснийг бүгдээр харъя. За түрүүний зурсанчлан за энд буюу 4386 гэдэг ханшин дээр хөдөлгөөн ап руу иргэсэн. За ингээд ап руу иргэсний дараа эндээс шууд дээшээ ап руу иргэсний дараа нэг удаа retracement өгөөд дээшээ явсан. За дахиад нэг retracement өгөөд дээшээ явсан. За тэгвэл энд одоо ап руу эргээд нэг удаа retracement өгсөн учраас эсвийн low ийшээ шилжээд за үүнийг шилжсэний дараа өмнөх оройг сэтлээд нэг удаа retracement өгөөд дээшээ болсон учраас дахиж нэг ингэж одоо эсвийн low маань зөөгдсөн гэсэн үг. За тэгвэл хамгийн сүүлийн эсвийн low маань алтан дээр 4452 гэдэг ханш байх нь. Тэгэхээр 4452 гэдэг ханш маань тий доошоо сэтэрч орж ирээгүй тохиолдолд бидний хувьд uptrend руу за байцсан хэвээрээ байна гэсэн үг. Яг бага цагууд дээрээ buy confirmation бүрдмэгц buy орно, sell орохгүй. Харин энэ хөдөлгөөнийг тэгээ breakout хийгээд ирвэл бид нэр sell-х юм уу гэвэл бас үгүй. Яагаад гэвэл daily маань доошоо breakout хийгдэж байна гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр weekly time frame-ийн retracement-ийн хөдөлгөөн орж ирж байгаа гэсэн үг. За тэгэхээр яг нь энэ доошоо орж ирлээ гэж утгад за ингэж retracement өгж жагаад үргэлжлээл дээш явна гэсэн үг. За тийм учраас ер нь бол хэрэв үнэхээр daily down ирэх юм бол бидний хувьд бол яг окей тэгвэл бид нар жоохон харсандах юм байна гэд одоо яг тухайн үедээ бид нар шинжилгээгээ хийгээд тухайн үедээ бид нар арилжаанд орно гэсэн үг. Одоо бол тэрийг ингэж хөдөл ингэн тэрийг тэгж хөдөл тэгнэ гэж хэлэхэд жоохон эрт гэсэн үг байхгүй. За тэгвэл эх 7 хоногт бидний хамгийн чухал одоо зон буюу одоо чухал цэг энд байна. За 4 цагаар бүр харах юм бол бүр нарийн харагдчихээн те. За 4 цагийн цаг дээр ингэж харагдаж байна. За тэгвэл энэ маань
4450 гэдэг ханш юм байна шүү дээ. 4450 гэдэг ханш тий сэтэрчээгүй тохиолдолд бидний хувьд бол long confirmation дээр баядаа л гэсэн үг. За тэгвэл энэ хөдөлгөөн мэдээж хэрэг яг 4 цагаа дагаад за энэ 4 цаг ап байгаа ч гэсэн 4 цаг даунд ирэхэд бол ямар ч асуудалгүй гэсэн үг шүү дээ. За тэгээд 4 цагийн одоо энэ тренд маань буцаад дэше иргвэл бид нар баярлж ороод байна гэсэн үг. За тэгвэл эх 7 хоногт дээлийг харах юм бол ер нь бол импульс явцсан. За бүгдээрээ энэ дээр Fibonacci татъя л да. Fibonacci татвал энэ дээр 38.2 гэхээр хасгаж 11.8. За ийшээ буюу эхний ээлжинд дээлигийн импульс маань одоо энэ 4684 гэдэг ханш руу явхаар байна. Явж болохоор байна. За тэгвэл энэ жоохон дутуу байна те. За тэгвэл дээли маань retracement хийлээ. Энэ дээр retracement хийлээ. За тэгээ бид нар үргэлжлүүлээд дэше long гарч болж байна гэсэн үг. За long орохдоо мэдээж хэрэг risk to reward бүгдээрээ сайн бодох хэрэгтэй. За тэгээд иймэрхүү арилжаануудыг бид нар төлөвлөөд дэше явна гэсэн үг. За юм байна. Тэгээд ерөнхийдөө таад маань ойлгосон гэж найдаж байна. Ерөөсөө сэлдэхгүй. Яагаад гэвэл алтны тий өсөлт маань эндээс эхэлж магадгүй байна. Тийм учраас яг одооны биднэрт маркетинг хэлж байгаа хэл тэгээ юу гэж биднэрт хэлж байгаа вэ гэхээр баядараа сэлдэх болоогүй шүү. Тэ дээлигийн swing low одоо сэтрэх хүртэл бид нар арай сэлдэх болоогүй. Үргэлжлүүлээд эхний ээлжинд weekly time frame-ийн swing high буюу тэ энэ 4892 гэдэг ханш руу одоо байтгад асуудалгүй байна шүү. Хамгийн өндөр магадaltaй арилжаанууд энэ байна шүү гэдгийг биднэрт маркет маань өөрөө хэлж өгч байна гэсэн үг. Тийм учраас яг нарийн өдөр тутмын шинжилгээх ч юм уу те таад маань яг тухайн цаг үедээ хийгээд одоо яг энтринүүдээ өөрсдийнхөө дүрмийн дагуу хийгээрэй гэж таадтай зөвлөмөр байна. За биткойныг бүгдээр нэг хальт ярьчих. Down trendтэй, weekly down trendтэй, weekly-гийн эсвийн хай энд байна. За тэгээд өнгөрсөн 7 хоногт маш хүчтэй өсөлтийг үзүүлсэн. Тэгээд 62700 байжгаад 76000 хүртэл өссөн. За энэ биткойны энэ өндөр өсөлт мэдээж хэрэг яг крипто сонирхдаг хүмүүсийн хувьд бол нэлээд найдварын галыг бадрааж байгаа. За маш хүчтэй спорт болж тий дэмжлэг болж болох үс зон дээр одоо байгаа учраас буцаад өсөх магадaltaй гэж үзэж байна. Гэхдээ яг албан ёсоор биткойны өсөлт зарлагдаагүй. Биткойны өсөлт хизээ зарлагдах вэ гэхээр за энэ 82900 гэдэг ханшиг дэше сэтэлсэн буюу weekly time frame дээр uptrend-ийг заасны дараа бид нар retracement мэдээж хэрэг орж ирвэл те confirmation аваад бүгдээрээ дэшегаа дахиад all time high руу за бүр цаашаа лонгдож болно гэж харж байна. Яг албан ёсоор зарлагдаагүй ч гэсэн биткойны хувьд бол нэлээд өндөр өсөлтийг оруулж ирсэн. За тэгээд мэдээж хэрэг баг retracement хүлээхгүй яг биткойн худалдаж авдаг хүмүүсийн хувьд яг энэ weekly uptrend руу иргэсэн даруйд худалдаад авчвал ер нь зүгээр. Яагаад гэвэл бидний хувьд бол хамгийн одоо галт тэргэн суух сүүлийн цэг энэ байж магадгүй 83 мянга ханш. Тэгээд 83-аас дээш гараад ирвэл бид нар уналт хүлээвэл магадгүй тий хоцорчих магадгүй маш хүчтэй тий all time high ахи хийчих магадгүй гэсэн үг. Тийм учраас бидний хувьд бол яг худалдаж авалтаа эндээс игээрээ. Тэгээд мэдээж хэрэг breakout хийгдсэний дараа хэрэг азар тий retracement ороод ирвэл энэ ахиж худалдаа авалт хийвэл бидний хувьд бол бүр боломж юм болж байна гэсэн үг. За ийм байна залуусаа тэгээд эх 7 хоногийнх нь харилцаанд нь таадтай амжилт хүсье. Тэгээд асуух зүйлс байвал комент хэсгээс бас асуучих болно шүү. За тэгээд түр баяртай.